хэлье. Тэгээд нэр дэвшигчид амжилт хүсье. Тэгээд аудитын дүгнэлтийг бол аль хин нэгний мууг үзэх биш болоод өнгөрсөн юмн дээр алдаа дутагдлыг одоо тодорхойлж тэрийг нь тиймэрхүү алдаа дутагдлыг бусад албан тушаалтнууд нь гаргахгүй байх үднээс нэгдүгээр сэргийлэх үүрэгтэй гэж үзэж байгаа. Гэтэл сая үндэсний олон нийтийн радио телевиз дээр төрийн байгуулалтын банкны ороос ажлын хэсэг гарч ажилласан. Тэгээд холбогдох Монгол улсын хуулийн дагуу үндэсний аудитын газар мэргэжлийн хяналт, сангийн яамны хяналт шалгалтыг орж ажилласан юм аа. Гэтэл энэ үндэсний аудитын газрын дүгнэлтэн дээр нэг юм бөөрөнхийл байгаад байгаа юм л дээ. Альч одоо өмнө нь ч гишүүд хэлж байна. 2007 оноос хойш төсөвтэй холбоотой, төрийн байгууллагатай холбоотой юм дээр аудитын дүгнэлтүүд ерөнхийдөө бөөрөнхий байгаад. Заалтыг мөрдөж ажиллаагүй байна. Энэ заалт тэр хуулийн тэр заалтад нийцээгүй байна. Ингэс нь энэ заалтанд хамааруулахгүйгээр зохион байгуулж гэсэн юм үгнүүд байгаа юм аа. Одоо энэ өнөөдрөөс эхлээд та ажиллаа аваад эхлэхээр энэ Монголын төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд энд явж байгаа бүх юмн дээр сахилга хариуцлагын дээшлүүдээрээ гэж танаас хүсэж байна. Хууль зөрчсөн бол зөрчсөн гэдгийг бичмээр байгаа юм аа. Тэгээд тэр аудитын дүгнэлтийг үзэхээр бөөрөнгөлсөн үгнүүдийн хууль зөрчсөн гэдээ үзэхээр 17-8 юм болчиход байгаа. Ингэж нэг алдаа дутагдланд та одоо буруутны нь олж тэрүүгээр нь ялдах гээд байгаа юм биш ээ. Дахиж олон хүн ийм төрлийн алдаа бити гаргаасаа гэдэг дээр та бол чанга хатуу байр суурьтай ажиллаарай гэдгийг хүсэж байна. Тэгээд танд амжилт хүсье. Эренбат гишүүн хэллээ. Б Эрдэнэт гишүүн.